мэдээллийн сайтын эрүүл ажил ялгаас Балдур чагналт анхны редакц Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн 2021 оны шилдэг мэдээллийн сайт шагналт эргэлт цэгийн маань мэдээллийн сайт 2020 оны 9-р сарын 9-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Оюунлаг ирээдүйн төлөө ураатай эргэлт цэгийн маань мэдээллийн сайт нь улс төр арин сурвалжлах, нэвтрүүлэг, нийгэм соёлурлаг, гэрэл зураг зураглаачдын алба гэсэн дөрвөн хэлтстэйгээр олон нийтийн мэдх эрхийг хангахаар ажиллаж байна. Эргэлт цэгийн маань мэдээллийн сайтын редакц нь иргэдээ бие даасан арин сурвалжлах нэгдэлтэй болж аливаа мэдээлэл баримтыг мэдээллийн бааз үүсгэн улс суурьтай судлах, газар дээрээс нь шууд дамжуулан үзэгч уншигчдад хүрэхээс гадна нийгэмд тулгамдж буй бүх асуудлуудыг бичвэр, нийтлэл, сошиал телевизийн төрлөөр бэлтгэн ажиллаж байна. Энэ нь Монголын мэдээллийн сайтуудад нэгэн шинэ үзэгдэл санаачлага болж буй гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна бид уншигч үзэгчдийн сэтгэл төрсөн, эрэлтэд нийцсэн нийтлэл, тойм, эрен сурвалжилсан цоврал бүтээл, ярилцлага, хэлэлцүүлэг тэргүүтээ мэдээллийнхээ соён гэгэрүүлэх агуулга, их сурвалжийн үн цэнийг ямагт тэргүүнд тавих зэрэгцээ сайтынхаа дизайн, өнгө төрхийг орчин үедээ нийцүүлэн байнга сайжруулан шинжилж байна. Өдөрч буй онд бид Монгол улс олон нийтэд тулгамдж буй бүх асуудлыг сэтгүүл зүйн бүх төрлөөр хөндөсөн билээ. Тодорхойлбол улс төр бизнесийн салбарынхны авилга хээлх хууль, хууль бус тендер, томилгоо, хувьлдаанаас гадна ард иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт дороотон ядуурч буй байдал, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг тассан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль орчны гэмт хэргийг ээлжлэхээс гадна хүүхэд багчуудад зориулсан гэгээлэг нэвтрүүлэг, цуврал, сурвалжлага, нийтлэлүүдийг мэрэгжлийн төвшөнд бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Эдгээрээс дурдвал шахмал түвшний барьцалдуулагч бодисыг алтан тарай атар гуралтай хольж буй хэргийн мөрөөр цуврал. Тэнүүн овоо компанийн тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангаагүй төлөө нэгэн бүсгийн амьдрал золиослогдлоо. Цуврал, сурвалжлага. Шатхуунд ус хольсон хэргийн мөрөөр сурвалжлага. Цар тахлаар уудулсан талигаачийн сүүлчийн зам. Цуврал, сурвалжлага. Онцлуур торсон хитэн тэрбум төргийн сэжүр буюу халдвар төвчин судлалын үндэсний төвийн мөнгөний ахайн. Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан хүнд хүчээр ажил хийх унаач хүүхдүүдийн гонигт тэмдэглэл. Цуврал. Ерөнхий сайд оюун эрдэнэ Хэро Баатар нар дүүдээ 1.9 тэрбумын тендер өгч тоглуулсан түүх буюу амдлалын лөвөр, цуврал, нийтлэл. Арабуудын өргөст торон өрхөнд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл. Цуврал. Хэро Баатар төсвийн мөнгийг ингэж эддэг. Догоо зааны хүү охин хүргэн бэрүүдийн 76 компани төрийн бус байгууллага. Хөвч тайгад төрсөн дорсмо бүсгийн амьдрах, амьд гарахын төлөх 129 хоногийн тэмцэл, цуврал, тэмдэглэл. Зүрх зүсэж сэтгэл шимшгүүлсэн осол буюу 17 зүрх зогссон. Цуврал, тэмдэглэл. Талигач охин бусдын дарамт хүчирхийлэлд байгаагаа ангийн багш сургуулийнхаа захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ. Цуврал, сурвалжлага. Хамгийн гоё өнгөтэй харанда нийтлэл. Дүүгээ хайсан харгуй тэмдэглэл, нийтлэл. Үүр шөнийн заагаар тэнгэр газар руу салсан эгч дүүгийн эмгэнэлтэй түүх, тэмдэглэл. Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиолч Лагвсрам найрагчин гэргий таасан ханьмын намайг насаараа эрхлүүлсэн. Ярилцлага. Шарав агсны гэргий ган чимэг. Ханьмын түр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүйгээд эцсийнхэн хүчийг шавхаж шагналаа өөрөө авсан. Ярилцлага. Домог товоргон мөнхүүдийн гэргий тамир хатуу ширүүн өгтөөж миний хань хүний хайлан хүн чанарын дээд байсан да. Ярилцлага. Сэтгүүлч Барамсайн охин хонгор зул. Миний аав Монголын эрен сурвалжлах сэтгүүл зүйн анхдагч нь яа харахгүй мөн шүү дээ. Ярилцлага. Аманхур киноны сонном үгний охин Цэцгэ. Миний аав ард олны дунд ардын жүжигчин юм шүү дээ. Ярилцлага. Лодой домбын охин Насанбат. Аав ээжийн охин болсон хувь заяандаа баярлаад баршгүй. Ярилцлага. Сул өвс гангасан намар. Аяа миний буйтхан ах үе. Тэр бүтээлдээ би. Эрхэн баяр ба эсрэг дүр амьлуулагч. Саран дээр хөл тавьсан анхны хүн Нил Армстронгийн сүүлчийн ярилцлага. Майкл Джексон. Би загсны торонд амьдарч байгаагаас ялгаагүй байна. Адольф Гитлерийн төрийн эргэлт хийхээс өмнө өгсөн ярилцлага. Диего Марадона. Бурхан хэмээн өргөмжлөгдсөн минь намайг хичнээн азтай хүн болохыг ойлгуулдаг. Тэрбум мод тарих аян хөдөр сумын зулцган нарсан ог сүйдэлж дууслаа зэрэг цуврал сурвалжлага нь олон нийтийн талархлыг хүлээгээд зогсохгүй. Шийдвэр гаргагчдын зарим бодлогын баримт бичиг тусгагдан бодит үр дүнд хүрсэн бүтээлүүд юм а.
Түүнчлэн бид сэтгүүл зүйн шилдэг төсөл болгох, балдурч шагналд COVID-19 ба монголчуудын амьдрал төслөөр өрсөлдөн шалгарч 2021 оны төслөө амжилттай хэрэгжүүлж балдурч шагналд анхны редакц болоод байна. Мөн Монголын сэтгүүл зүйн нэгдсэн эвлэлийн оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч ан үзэг шагнал хүртлээ. Үүнээс гадна манай сайтын хамт олон байгаль орчин хүүхэд залуус дээлтэй үсийн хэмжээний 3 төсөл шалгаран амжилттай хэрэгжүүллээ. Мөн эргэлт цэгийн маань мэдээллийн сайтын нийт бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдээр оюунтлаг ирээдүйн төлөө сэтгүүл зүйн цувралынхаа анхны 10 номыг хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Эрхэм уншигч, үзэгч та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.